За та бүдэд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээ би ер нь бол цаг үе маш их өрсөлдөөнтэй. Биднээс хүмүүс хоорондоо өрсөлдөг байсан бол одоо бүр хиймэл оюуханд өрсөлдөх хэмжээнд очих гэж байна. Хиймэл оюухан бидэнд бол маш сайн хэрэгсэл болж байгаа. Гэхдээ бид бас өөрсдөө хөгжүүлэхгүй бол хиймэл оюуханы хэрэгсэл болж хувирна мөдгөн. Хэрэгсэл болохгүй тулд ямар ч нөхцөлд энэ өөртөө байгаа энэ тархиа хөгжүүлэхийн тулд би та бүхэнд 5 арга зааж өгч байгаа. За нэгдүгээрт маш объектив байгаарай. Асуудалд объектив хандж чадна гэдэг бол эхний зөв суурь. Ховж ивээр биш, сэтгэл хөдлөлөөр биш, хуурмаг шинжлэх ухаанаар биш. Асуудалд баримттай, ноттой, үндэслэлтэй ханддаг тийм хандлагыг толгойд суйрлуулж чадвал зогсох газар чинь бат бөх болно. Хөлчин тэгшин чанга зогсно. Хоёрт нь critical thinking гэж ярьдаг. Аливаа асуудлыг тархиад ажиллахгүй залхуураад шууд хүлээж авахаас илүүтэйгээр өөрийнхөө тархинд итгээд энэ яагаад ингэж байгаа юм бол гэж хэрсүү асуултуудыг асууж сураарай. Асуулт асуух тусам хариулт нь олон янзаар ирнэ. Тийм учраас ер нь critical байна гэдэг бол объектив байгаагаа шалгах бас маш чухал хэрэгсэл байдаг шүү. Гэхдээ энэний ар дээр дахиад нэг зарчим байх хэрэгтэй. Асуулт асуучаад хариултаа бэлэнчлэх биш, бүтээлчээр хайгаарай. Бүтээлч байна гэдэг чинь юу гэсэн үг лээ? Та бүхэн бодоо те. Энэ асуудлыг мэдж бол хүнтэй очиж уулзсан. Энэ асуудал байж болох номыг уншина. Энэ асуудал төвлөрж болох хүрээ рүү орно. Ямар нэгэн байдлаар идэвхтэйгээр бүтээлчээр өөрийнхөө тархийг мэдлэгжүүлээд нөгөө асуултуудынхаа хариуг хэн нэгнээр биш өөрөө хариулах гэж оролдох тусам чиний толгой эхний хоёр зарчмыг чи ажиллуулж эхэлнэ. Гурав дахь зарчим чи ажиллаж байвал хүссэн үсээгүй reason. Юмсын өнгө хэлбэр дүрст хурдахгүй цаашаа учир шалтгаан руу үндэслэл нь ордог болж эхэлнэ. Чамд reasonable байдал бий болж гэнэ гэдэг чинь 5 дахь зарчим рационал оюухан чиний тархин дотор ажиллаж гэнэ гэсэн үг. Объектив бай, critical бай, бүтээлч бай, дөрөвдөх нь юу гэсэн? Reason. Тэгээд рационал байдал. Ийм байж чадвал биднээс хэн нэгэн залдуулахгүй, эрслээ давах чадвартай болно. Биднээс хэрэгсэлтэй боолчлогдохгүй, хэрэгслээ бүрэн дүр ашиглах боломжтой болно. Биднээс ямар ч байсан оюун санааныхаа хувьд бидээс тусгаар байж чадж байгаа юм бол улс орноо бас тусгаар бидээс байлгаж чадна. Тэгээ та бүхэн миний саяны ярьсан чадваруудыг нэг өөр дотор эргэлдүүлээд үзээрэй. Хоёрт нь би бүгдээрээ судалгаа их сонирхолтой, таньж мэдэх сонирхолтой хүмүүс учраас танин мэдхүүн 4 аргыг дахиад би нэг зурдурч бүгдээрээ мэддэг баг. Эхний арга хүн болгон түгээмэл хэрэгэлдэг. Гэхдээ хамгийн эрсдэлтэй арга. Хамгийн сайн энэ салбар дээр мэрэгсэн юм уу эсвэл хин нэгэн хувь хүнийг мэдлэгийг ашиглаж, иш татаж өөрийнхөө мэдлэгийг бүтээх. Манай хуульчид бол тэгж ярьдаг. Чимэд багш тэгж хэлсэн учраас гээд тэрний үгийн ард бүгд үнэн гэдэг одоо тайлбар хийх гэж оролддог. Энэ бол хамгийн төвөөмөл хэрэглэгдэх арга боловч хамгийн эрсдэлтэй арга. Тэр хүн буруу бодсон байх юм бол түн дээр түшгэлд миний гიშгэж байгаа газар яах вэ? Эмзэг байна гэсэн үг байхгүй юу? Тийм учраас бусдаас иш татаж зөвхөн үзэл санаа хувь хүний бодол төр түшиглэж бүгдийг мэдж гэн гэж бодох бол аюултай. За энийг нөхөх арга бол социологийн арга, тандалтай арга тий. Хүмүүсийн дийлэнх нь тодорхой хэсэг нь ямар бодолтой байгаа болоод тандаж болж байна. Эсвэл арай илүү наривч мэрэгжилтэй хүмүүсийг фокус групп болгоод ярилцаад чанарын судалгаа хийж болж байна. Энэ бол нөгөө ганц их сурвалж татснаас хамаагүй илүү бодиттой арга. Гэхдээ энэ бас эрсдэлтэй. Энэ эрсдлийг нөхөх бас нэг арга бол статистик тоонууд. Өнгөрсөн жилийн энэ үеэс өнөө жил ямар байгаа гэдэг тооны өөрчлөлтөөр биднээс илүү объектив дүгнэлтүүд хийж чадна. Гэхдээ бас энэ эрсдэлтэй арга. Бүгдийг бас бүрэн дүрэн шийдэж чадахгүй. Энэ 3 аргын ард 4 дахь маш сайн хэрэглэх арга бол case study. Тодорхой хэрэг дээр маргаан яаж өрнөв, байр суурь ямар байв, ямар үндслүүд гарч ирэв, ямар ноцгоримтуудаар асуудлыг шийдэв.
Өнөөдөр ч гэсэн та бүхэн маш олон одоо бодит байдлын кейсүүдийг харсан. Улсын их хурал дээр өдөр бүхэн буцаж байгаа үйл явдлуудыг та бүхэн харсан. Энэ кейсийн ард маш том судалгаанууд хийгдэн, маш олон тайлбарууд гарна. Энэ кейсийн ард дээр тодорхой хэмжээний мэдлэг, онолтойгоо, практиктайгаа хань болж босно. Тийм учраас кейс стади гэдэг бол бас маш сайн тань мэдэх арга. За 5 дахь нь бол харьцуулсан судалгаа. Бусад туршлага, бусад түүх, бусад улс орон энэ асуудлыг яаж шийддэг юм бэ гэдгийг мэдэх гэдэг бол бас тань мэдхүн их чухал арга. Саяны 5 аргыг зөв хослуулах юм бол мэдлэг бол үнцэнтэй, бас харьцангуй хамтаа байна. Миний хэлэх гэсэн үг ердөө юм. Тань мэдэх арга зөв сонгоорой. Дахин ажилуулах энэ техникээ зөв системчлээрэй. Тэгхийн бол хүчтэй залуучууд гарч ирнэ. Үе болгоны ард том өөрчлөлт байдаг. Тэгээд төгсгөлд нь хэлэхэд залуу байгаа дээрээ энэ нийгмийн муу муухай гэдэг юм уу эсвэл таалахгүй системийн нэг хэсэг болоогүй байгаа дээрээ зоригтой асуудлыг шүмжилдэг байгаарай. Мөрөөдлийнхөө төлөө бас санаа бодлоо нээлттэй илэрхийлдэг байгаарай. Нас ахих тусам юмд барьцаалагддаг. Залуу байхдаа либерал бай, нас ахиад консерватив бай гэдэг үг байдаг.